За сайн байна. Өнөөдөр нөгөө төвлөр хуурч шан зуйтай уулзаад сууж байна. Тэгээ таны нэр их сонир Монгол бараг байхгүй нэр юм шүү. Миний нэр ховор нэрээ. Ер нь байхгүй дээ. Ганцхан байх шиг байна. Ямар утгаар таны аав ээж ингэж ийм нэр өгсөн бэ? Шан зөвхөн хөгжимтэй холбоотой хүмүүс байсан уу? Энэ бол бас яг миний ээж аав бол миний төрсөн ээж аав бол бас арай биш л дээ. За. Нэг хятад хүн за Монгол аваатай суугаад тэгээд дундаас нь хүүхэд гаргахгүй байсан болохоор намайг өргөж авсан юм шиг байгаа. За тэгээд одоо яг намайг хайрлаад энэ яг үндсэн утга нь болохоор 7 эрдэнэ гэсэн утгатай. Энэ бол яг уушин зөвхөн монголч гэсэн байхгүй юу? Жоохон гэсэн. Энэ шанс гэж хэлдэг юм шиг байгаа. Тэр зэрэг 5 эрдэнэ. Тийм байна. Юу юм бэ? Тэгээд энэ чи таача нэр чинь шанз манз ингээ болоо явчихлаа. Анхнаасаа хөгжимтэй яаж бодогдов? Манай тэр аав өөрөө хөгжимч хүн байсан. Тийм ээ. Тэндээс эхлээл миний бүх ямар хөгжмийн ирээдүйн амьдрал эхэлсэн. Бүхэл ардын хөгжим. Хуучир, яочин, би анх яочин сурсан шүү. Яочин зааж өгсөн. 6 настаас эхлээл яочин сурч эхэлсэн тий. Тэгээд сүүлдээ Монгол Ардын Хувьсгалт намын 12 дугаар их хурлаар би сэлэнгэд байсан. Тэгэхэд анх сэлэнгэд байсан уу? Тий, сэлэнгэд байсан. Сэлэнгийн хатан болог хотод байсан. Тийм ээ тий. Тэгээд тэндээс хурлынхан ирээд тэгээд хуралд тоглолт хийгээд тэндээс намайг сонгож аваад гадагшаа одоо тухайн үед чинь Оросын холбоот улс руу хөгжмийн сургуульд явах. Хэдэн настанда? 8 настай. 8 настай хүүхдийг ингээд явуулчихсан байлээ. Тий, явуулсан. Чанга байсан тий. Чанга байсан чанга. Аль сургууль явцсан? Хөгжмийн сургууль. Хөгжмийн дунд аль хотод вэ? Эхлээд бол Свердловск руу продаж байгаа энтертэй явсан. Хамгийн жижигчин. За. Тэгснээс сүүлдээ тэр чинь нөгөө дээд сургууль байсан учраас би жоохон тэгээд намайг тэдэн шилжүүлээд тий Ленинград дотроо хөгжмийн дунд сургууль руу явсан. Тий. Та тэгвэл чинь Оросын гоё хотуудаар гоё гэдгээч баг та гоё сайн мэддгүүл байсан тий. Тэгтээ яг явдгуулсан Москва энэ төр ордог. Намайг дагуулж өжим үзүүлдэг Ленинград дотроор энэ зүйл юм үзүүлдэг байсан дөө. Орос гэдэг унган болчихсон гэсэн шүү дээ. Айгүй шүү. Тэгээд яг хөгжмөө сонгох дээр төвлөр гоо гэдгийг яаж ч сонгох? Тэр Ленинградын хөгжмийн дунд сургууль чинь төвлөр гоо ангид намайг оруулсан шүү дээ шүү. Тэгэндээ өөр. Тий, шалгаж байсан юм уу байхгүй. Төвлөр гоо гэхэлэр чинь гар мах харах уу юу? Харах л байх таа одоо тий. Харин тий. Яг авьяасдаг юм байна гэж л авсан баг. Гэж сонсгол тий. Сонсол сайтай. Ер нь бол тайлан майлын энэ хийхэд болохоор зэрэг Шопены нагчуурнууд гэдэг тусгайлан зохиол байдаг дандаа уянгийн. Намайг Шопены эцүүдийг ястаа мундаг тоглож ийн гэж өөр багаас тэгж багш нар үнэлдэг байсан. Тэгвэл нөө юмдоо гарсан тэрэн дээр гарсан байсан Шопены гарсан даа биш хүний мэдрэмж хамгийн гол мэдрэмжтэй холбоотой. Хэдэн жил дараалах уу? Өдөрт хэдэн зорилж ирэх вэ? Уун тухайд өдөрт 4-5 цагаар л хичээлдэг байсан. Гэхдээ би залах байсан. Гадаад ойд ингээ бас тэгээ жоохон яа баг ч юм. Жаахан ихсэн дэндүү. Тэгээ бид нар болохоор Дашним гавьяат манай нутгийн хүндэлтэй тэгээд дуучин Дашним гавьяатын тарин тоглолт болох гэдэг. Тэр талаар нь Дашним гавьяаттай хамт ажиллаж байсан хүмүүсийг би ариун багшаас асуусан чинь таны гэж хэлсэн. Та хоёр хэдэн хамт ажиллаж байсан? Тий, Дашнимтайгаа би бол өөрөө 1966 онд Монголын ардын армийн дуу шинжлэлт орсон. 66. Юуны тий соёл юугаар очив штэ нөгөө тамилтаар очиж ижсэн. Тийм шүү дээ. За. Гэтэл 1969 Дашним маань ороод ирсэн. Насаар ямар л байж танаас натас дүү. Дүү юу? 45 он. 45 он юм уу? Тийм. Натас дүү биш юм уу? За орж ирээд. За тэгээ орж ирсэн байна. Эхлээд бол Дашним бистер бол яг би Баруунтын театрт очиж тамилтаар ажиллаж явах үед Дашним тэнд байсан байлээ.
За. Би нэг олон хүнтэй ажиллаж исэн болохоор нэг сайн анзаараагүй байсан чинь сүүл Улаанбаатар хотод хоёулаа тааралдаад дорнд тэгээд байсан. мэддэг болсон шүү дээ. Тийм би тэр хоёулаа цэргийн ансамблд орчлоо гэд мэдсэн. Цэргийн ансамбл хэдэн хүнтэй байсан бэ? Тэр үед цэргийн ансамблд хийвд ирсэн олон байсан уу? 20 30 50 60 байсан байсан. Илбэг том байсан. Тий 60 хар гэдэг. Тий 60 хар байсан. Тий 40 цагаан биш хаа. За тэгээд ингэ штэ. Би бол 10 цагаан. урлагийн надад бол 10 цагаан байх. Тий 10 цагаан миний 60 хар 10 цагаан. Тэгээд яаж штэ. Одоо за дуулаа ихтэй зэрэг чинь за концертны өмнө их чинь та гэж одоо хэд өдөр бэлдэх вэ? Яг нөгөө дуучинтайгаа нөгөө юм нийлүүлнэ. Яг хуваар гаргаад өгчдөг байсан л да. Дуучтайгаа одоо тийм дууг ингээ бэлтгэрээ гэдэг ингээ бид нарт өөрсөнд даалгавар өгч чинь. Би болохоор зэрэг юусэн бүх группүүдэд юу үйлчилж исэн болохоор өөрөө би ч одоо үйлчилгийн хүн шүү дээ. Хүүхдэрийнх нь юмыг бэлтэж өгдөг байсан байхгүй юу? Дуулаачид дуулахад бэлддэг. Амсгаа үг мөг үүний багш давхар юм шиг. Тиймэрхүү маягийн юм болоод сүлдэг бүр мэрэгсэн. За. Тэгээд сүлдө бүжигдэр очихлоор бүжгийнхаа юг одоо дасгалжуулна. Бас хөгжмөө тоглонгоо гэсэн үг. Хөгжмөө тоглоод тэднийг бүжиглүүлдэг байхгүй юу? Би болохоор дуучин хөгжимчин хоёр яхаа дуучнуудтай явдаг юм байх гэдэг. Үгүй мө. Хөгжимчнүүд. Үгүй. Концертмейстер гэдэг бол одоо ерөөсөө үндсэндээ багш байхгүй юу? Уул нь бол тийм багш. Тэгвэл уг нь 3 хүн байх хэрэгтэй юм байна шүү дээ. Та тэгвэл нэг хүний ажил давхар хийгээд байгаа юм шүү дээ. Давхар хийгээд байгаа. Садч үгэнд орж ирсэн. Дасны мундаг шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй. Юм байна. Өөрөө өндөр мэдрэмжтэй, өөрөө тэр үг хуваарлалт тэр дуугаа мэдэрч дуулах хаана чангарах уу хаана наяар бол хаана их амарх юм тий. Амархан. Яг маргалцсан тохиол байна уу? Байхгүй. Гайгүй юу. Хэцээч байхгүй ёстой. Бус хүмүүст яг юм яах вэ? Яг зүгээр нэг нийтдээ юм ярих юм бол нэг удаа нэг тоглолт хийжсэн чинь нэг дуучин маань хоёр дууг хооронд нь холиод эхлээд тоглолтын дээр үү? Бүр тоглолтын дээр. Нэг дууг эхлэнгүүтээ дундаас нь өөр дуу дуулаад тэгээд өгсөж ирсэн удаа би. Тэгээд би дагаад дуусчихлээсэн. Өөр яах вэ? Өөр одоо яах вэ тий? За. Тэгээ одоо Дашны маягийн тоглолт болно гэж байна. Танай үеийнхэн тэр хамт байсан хүмүүс заримуд нь очих лах тий. Очно. Одоо тэрэн дээр очихгүй хүн гэж байхгүй бах тий. Дашныгаа бол үндэтгэн одоо миний лав сэтгэлд бол миний уран бүтээл хийж энэ олон гаруй дуучтай ажиллаж ирсэн үед бол миний сэтгэлд бол одоо өөрийнхөө дуу хоолойгоороо өөрийнхөө мэдрэмжээр миний сэтгэлд үлдсэн миний хамгийн хайртай дуучин бол Дашны. За баярлалаа. Тэгээд ингэж штэ. Концерт дуусны дараа ингээд сайн нэг хүн пактсан гэж ярьж штэ. Тэр шиг ингээд та хоёрыг жишээлбэл сайн дуулаач гэдэг юм уу, пактлаа гэж хэлүүлж ирсэн юм байна уу? Тийм хурц болох байх бол тайлан тий. Үгүй хэзээч тийм байгаа. Юмд ороогүй. Бол ерөөсөө манай одоо 100% манай нүур царай. Бас тийм юм тий. Би бол дотроо бол уянгийн нүур царай л гэж бодсон. Энэ хүмүүс тий уянг талдаа. Уянг талдаа гэхэлэр ч юм Эсвэл уянгийн дуу хайр дурлалын дуу эсвэл сонголт эхийн тухай дуу гэж болно. Уянгийн дуу заавал нэг тийм хайр дурлал биш л дээ. За эх орны дууч гэлээ гэсэн уянгийн дуулж болно шүү дээ. Сэтгэлээсээ зүрхнээсээ хайрлсан хайраар эх орныхаа тухай дуу бас дуулж болно. Тэгвэл сэтгэлсэн нь өөрөө хүүхний хүү ч гэсэн гэмж уянгийн ир байсан юм шүү. Ямар хэрэг эр хүн шиг эр хүн байсан. За баярлалаа. За сайн байна уу тэр бишха. Сайн. За та өөрийгөө товч танилцуулаад өгөх үү? За би 1969 онд Монголд мэргэжлийн найралтуу байгуулагдаж байх үед 60 хар цаг гэж нэршилтэй байгаа. Тэгэхэд ансамбл бослоо хөгжүүлсээр ажилласан. Ямар хөгжим бэ? Аккордеон. Монголоор бол Бадраа өгшин тайллаар бол найраг баян хоор гэсэн. Тэгэж яасан юм бэ? Манай хамгийн том охин дээр гончгээс одон цэрэн гэдэг хүн Завхан аймагт хүнээс авлага та манай авлага аваад одоо буруугаар бол орнихээ дээр гэж. За тэрнийхээ оронд тэр векторлыг ав гэсэн байна. За тэгээ
аавыг зэмлэнэ гэж мэдэхгүй энэ хэрэгтэй юм байна. Авчирсан бахан бянцтай. Тэр нь бол өчигдөр 3 толгой манай Монголын сонгодог дөр. Тэр бичижтэй байж байна. Тэгээ одоо тэрүүгээр эхэлж хөгжмийн Орсын шүү тий. Тэг хөгжим дуртай болж тэгээд бахан Орос Тэр чинь материалаар уу? тэр ингэж Гараараа юу? хэрэгтэй тэгээд дуусдаг. Янз бүрийн тий. Тэр над нөлөөлөө тэгээд дараа нь хөдөөгийн аймагуудын баяр эдэр болохдоо манай ах нар явж баяр үзэх хэрэгтэй ам хуур авчирсан. Та Дашним хавьяатай хэдэн онд танилцсан бэ? 1969 онд тэр мэргэжлийн эрхтэй найралтууч байгуулагдахад Дашним хавьяат гэд манай цэргийн ансамблын тайзнаа гарч идүүлсэн. Тэгээ бид нар ч нөгөө найрал хөгжимд ахиж асуудаг. Тэгээ найрал хөгжимч болдоо ахынтууд 30 40 50 насны ахад хөгж. Ямар хөөрхөн хөхт вэ? Тэтгэн баброс шиг нөгөө Тэ том нэг хөөрхөн бүрк одоо энэ ариуна ах шиг. Тэгээд дээрээс хөөрхөн залуу тэр чинь бидээс чинь би залуу би гоё хөөрхөн мэдтгүү. Их сайхан залуу байжээ. Тэр 20 гарчсан байлгүй. Тэгээд дараа хэдтэй байсан? би тэгч дөнгөж 20 гарцсан байсан. Таны үе юм байна шүү дээ. Яг үе тий. Надаас ахал та. Тэгээд дараа нь бидээс хөдөө орлого үйлдвэрийн төлөлгөө гэж баригадаар явна. Дашин хаяатын дуугны хөгжим. Тэгээд Дашин хаяат чинь байн юм асуу. Тэгшүү ол. Би хариул. Тэр бол яаж юм гэхээр тэр өөрөө Дашин хаяат үл байхгүй. Өөрөө том багш нарын шав. Тэр одоо дарамжигдгаа урлагийн гаяач хөтөлбөр чойдог багш шав байсан бил. Ордогийн хөгжим дарга театрын гочиндуулаач тэр үед нь хөгжим зохиожсэн хүн байлаа шүү дээ. Гэтэ тэрийг мэдэхгүй. Тэгээд надаас тэр юм асуух чинь хэр зэргийн боловсралтай юм. Хэр зэрэг авьяастай юм. Шалгалт авч байна. Асууж ирсэн байна. Би тэрийг мэдэхгүй асуултанд хариулаад тэгээд надад хүндэгдэг болсон. Ягаад гэвэл нөгөө бориадгүй болохоор ши. Боловсралтай байна. Араас боловсралыг олж авах. Би зүгээр Орос ном судлаад байна. Нөгөө очиулах. Хэрэгжлээрээ. Дашин багшийн бүтээлүүд бол хамгийн онцлог нь баасан дээр тавьдаг. Машин. Тэр нь бол хоолойтой хүн дуулж байгаа юм шиг тийм. За тэрш гойд яриагаа өргөжүүлж байна. Та нөгөө Дашним багштай нөгөө хөдөөгөр явж байгаад бид нар сая ямар дуу гол нь дуулдаг байлаа гэж бид ярьж байсан тийм. Утгийнхаа өрөө дардын дуунууд бол Монгол ардын дуунууд бол цэгийн эх орны шийдвэрт байгаа гол нь. Дуулахаас гадна өөрөө зохиод дуулна. Манай Дашним багш бол мөрдөрж багш, чойдог багш, дарамжигдгой эднэрийн дуунуудыг хвчлэн тэр үчин тэд нар чинь шин бүтээлийг хийж зэрэг охрын шийдвэртэй. Манай хүн бол насан буйнгүй соёлын урлагийн хавьяач насан буйн гэж мундаг хөгжмийн зохиолч юм. Тэр нисгчийн дуунаас өсвөлээ дуунуудыг жинхэнэ хамтруулж ард түмнээс сонгодог гэсэн. Манай хавьяат бол юу ёстой юм? Хүмүүсийн зохиол бүтээлийг өөрөө шинээр найруулж өөрөө симфони оркестр нэгдсэн найрал хөгжим гэдэг чинь одоо Европ хөгжим, Монгол ардын хөгжим нэгдсэн. Ойлгомжтой найрал хөгжим гэж жоохон бүдүүлгээр манайх яриад байдаг. Нэгдсэн найрал хөгжим өөрөө найрлж болно. Өөрийнхөө гараар. Инкнэ шүү дээ тий.
одоо хөгжимгээд бичсэн юм байгаа. Тэрний чинь яг ингээд тоглох болохоор найруулга дахиад нэг хөнгөрөлт болно шүү дээ. Тэр томцуулан хийсэн партитурыг өөрийнхөө санааг нэмж яг тохируулж байгаа тийм. Өсөд Баяжуулах юм уу тийм. Ямар нэг уран бүтээлчийн зохиосон зохиолч тэр мэрэгжлийг юу гэж юу тэр бол хөгжим найрлжуулагч гэж хэлдэг юм. Манай одооны Оросоор юу гэдэг юм бол доо? Оросууд юу гэдэг юм бол? Оркестровка. Аранжировка. Аранжировка. Тэр юм. Хөрвүүлэг. Тийм. Шинэ одоо яг нөгөө найрлжуулах. Тийм. Тийм өөрөө хийж тэр хөгжим зохиолтын зохиолыг өөдөн татаж тэр өөрөө дуулна. Тийм байна. Өөрийнхөө олоод танаад зориулж зохицуулж хийгээд тэр хүний дуусан дуунуудыг давд дуулдаг дуучин одоо их ховор байна. Одоо хадватра ургыг давхцуул байна уу гэдэгсэн. Тийм хүн тэгээд манай хүн бол ерөнхий төрх нь бол Людвиг ван Бетховны төрхтэй хүн. Өөрт нь Монголын Бетховн гэдэг. Тэгтээ зэрэг манай хүн бол дургүйсдэггүй. Энэ шиг олон тав үг байхгүй. Тэгээ ганцхан гол нь би багшаа гэж хүндэж явдаг. Яг хөө хизэнээс та тэр үед та хоёр үе байсан юм байна шүү дээ. Хизэнээс та багшаа гэдгээс анх уулзалт гэсэн үгүй юу? Тэр 69 оноос танилцаад тэр үедээ багш гэдгээс 71 онд би энэ хүн бол агуу хүн байна. Өөрийнхөө удирдлагуудыг голдох хүн байсан шүү дээ. Тэр хоормайс тэр уран сайхан юудаа. Тэгэхээр за энэ хүн бол агуу хүн байна. Энэ хүн бол нийгмийн шийдвэрлэлт төсөв хүн байна. Хинтээч ямар нэгэн хүнтэй хөгжмийн талаар ном хаялцах тийм хүн ховор юм байна. Бас сарын үед ганцаардах тал байд юм байна. Сургуульд явахыг хүсдэг хүн байсан. Манай хүн. Оросд явдаг орлоо шүү дээ. Оросд нөгөө Ленинградын концерт, Москвагийн Чайковскийн нэрмэт концерт. Тэнд явж чадахгүй та яг хөө манайх нөгөө тэр хүний ажил хийх хүн байхгүй болчихно. Тийм учраас арга сан хийгээд удирдлагууд нь байхгүй ажилдаа явсан. Өөрөө дургүй юм байлаас гадаад сургууль гэсэн. Ягаад тэндээ жоохон дэмжихгүй байсан юм тий. Тэндээ дэмжиглж явсан жоохон алдаж явсан тал байдаг. Бид нөгөө хамт нэг айлыг хөгжсөн, нэг догоо жаргаж ирсэн болохоор сайн мэднэ. Тэр үчиг энэ та хөгжмийн надад танилцуулаад өгөө. За энэ юу гэдэг юм бэ? Би тэрний ч мэдэхгүй. Yes. Okay. Энэ бүтээл бол 1986 онд Бовгөл өгсөн Хөдөлгөөний Баатар ардын өрсөлдөөн зохиол төрийн шагналтан тэр үед чинь ямар ч цол чимэггүй байх үедээ нэг өглөө хаврын нэг одоо өвдгөө та хөгжмийн мэдсэн юм шүү. Савта юутай цааш орж явах үед нөгөө долгор ардын жүжигчид болдог бодлын цагаан хүн нэг дуугны шүлгээ зохиодог. Дэ хамглан яруу найгчтай орж ирээд энэ Тамсгийн Чингис Хазгаар гэдэг дуу над нэг сайн мундаг хөгжмийн зохиолт өгсөн бай. Тэр нь 4 жил ивэн олоогүй юу столдоо хийгээд том дарга хүн. Энер хэлэхгүй. Тэгээд мань хүн миний шүлэг аваад гэсэн. Нэг газар байгаа бах. Олдохгүй. Өөрөө нэг жид олоод гэсэн. Манай лав гэсэн заримдаа бохин дахтараа их бас тийм зантай хүсэг. Тэгэхээр энэ шүлэг бол Тамсгийн Чингис Хазгаар гэдэг дуу шүлэг. Энэ Гаругай Баатар Дандар болон түүний нөхдөд зориулсан дуу гэж хэлж байж би энэ араад төвчүүлэх эрхийг олж ирсэн. Тэгэхгүй бол хаяг хоорондоо болохгүй. Дандар Баатарт зориулах гэж нэг хүнийг дахин шүтгэхгүй. Нөгөө Хрущевийн нөгөө Сталин дахин шүтгэхгүй гэдэг аргын барилаар бидний бүтээлийг дэрлэгрүүлэхгүй гэж тэгэхээр Дандар болон түүний нөхдөд зориулах дашин багшд та энийг дуулаа. Тэгээд Дандар Баатар маань биеийн чил ирэх чинь хоёулаа нэг очие гэж Бовгөл өгсөн Тэгтлэн зэрэг очсон. Энэ 68 оны 11-с 12-ны үед ороо очсон. Баахан цагаан алдаад дуусуудаараа зогссон. Дандар Баатар
жижигхэ болцсон хүн чинь одоо юу яхтараа харуугаа сайлах болох дараа тийм болтой байлаа шүү дээ. Тэгээд Дандарбаатар өөрийнхөө гарын үсгээр маш сайн дуу болсон байна. Баярлалаа. Бүгдээр Монголд орсон ил Дандар. Гарын үсг нь яг өөрийнх нь гарын үсг нь энэ байгаа. Ингээ хараад байгаа 87 оны 11 сарын 12 тийм. Тэгэхээр Дүүрийн театрт ажиллаж байсан. Дүүрийн театрт бол нөгөө Лодонгийн төдөө зохиолч нь Туурын зам юу лээ? Тэр бүтээлийг Дүүрийг багшийнхаа дотоо бичээд орхисон Дүүрийг гүйцэхэд Дүүрийн театрт зорилго нь нэгдүгээр хоёрдугаарт бол Дүүрийн хөгжмүүдийг зохиомж тэр одоо партитуруудыг судлах гэж Мархад надад юм сурч мэдж өөрийгөө өөдөнд татчих явдаг юм байсан. Өөрөөсөө сурсан. Өөрийгөө хөгжүүлдэг. боловсруулсан. Тэгээд тэр үчин дашны багш чинь нөгөө бидний чинь нөгөө мэрэгчлгүй, боловсруулгүй хойно урд сургууль яваагүй талаас хүчгүй талаас нь бидний чинь хийс уран бүтээлийг хамаагүй зөвшөөрөхгүй, тамгалахгүй дуулахад нэг л дуулуулан тагсгаар зогсооч. Тэгэхээр зэрэг Дашны багш марксизм ленинизм орон их сургууль гэдэг сургууль сураад. Дүүрийн театрт тэр олон одоо сонгодгоодыг судлаа. Тэгж явах үед би энэ дууг завсаар нь өөрөөр дуулуулаад Авгил төгсөн хөдөлгөөний Баатар тэгэхэд Монголын хараадыг одоо Монцомоо гэж байсан шүү дээ. Тэр машинд суудаг. Тэрний утгачлалын эрдэгс. Тэгээд өөрийнхөө шүлхий яасан дуулбал та яриад байж үүтэй. Тэгээд манай хүн энэ ч одоо хэн дуулах юм бэ? Та дуулах юм. Надаас өөрхөн дуулахгүй да. За тэрнэш гойдоо яриагаа үргэлжлүүлж байна. Та нөгөө Дашны багштай нөгөө хөдөөгөр явж байгаад бид нар сая ямар дуу гол нь дуулдаг байлаа гэж сая ярьж байсан тийм. Утгийнхаа өрөө дардын дуунууд дуулна. Монгол ардын дуунууд бол цэгийн эх орны шийдвэрт дугаан гол нь. Дуулахаас гадна өөрөө зохиод дуулна. Манай Дашны багш бол мөрдөрж багш, чойдог багш, даран загдгой эднэрийн дуунуудыг ихвчлэн тэр үчин тэд нар чинь шин бүтээлийг хийж зэрэг охрын шийдвэртэй. Манай хүн бол насан буйнгүй соёлын урлагийн говь насан буйн гэж мундаг хөгжмийн зохиолч. Тэр нисгчийн дуунаас өсвөлээ дуунуудыг жинхэнэ хамдруулж ард түмнээс авдаг гэсэн. Манай говьот бол юу ёстой юм? Хүмүүсийн зохиол бүтээлийг өөрөө шинээр найруулж өөрөө симфони оркестр нэгдсэн найрал хөгжим гэдэг ч одоо Европ хөгжим, Монгол ардын хөгжим нэгдсэн. Ойлгомжтой найрал хөгжим гэж жоохон бүдүүлгээр манайх яриад байдаг. Нэгдсэн найрал хөгжим өөрөө найрлж болно. Өөрийнхөө гараар. Инкнэ шүү дээ тий. Одоо хөгжимгээд бичсэн юм байгаа. Тэрний чинь яг ингээд тоглох болохоор найруулга дахиад нэг хөнгөрөлт болно шүү дээ. Тэр томцуулан хийсэн партитурыг өөрийнхөө санааг нэмж яг тохируулж байгаа тий. Өсөө чанаржуулах юм уу тий. Ямар нэг уран бүтээлчин зохиосон тэр мэрэгжлийг юу гэж тэр бол хөгжим найрлжуулагч гэж хэлдэг юм. Манай одооны Оросоор юу гэдэг юм бол доо? Оросууд юу гэдэг юм бол? Оркестрок. Аранжировка. Аранжировка. Тэр юм. Хөрвүүлэг. Шинэ одоо яг нөгөө найрлжуулах. Тийм өөрөө хийж тэр хөгжим зохиолтын зохиолыг өөдөн татаж тэр өөрөө дуулна. Тийм ээ. Өөрийнхөө хоолой танаалж зориулж зохицуулж хийгээд тэр хүний дуусан дуунуудыг давд дуулдаг дуучин одоо ховор байна. Одоо тэр ургыг даах өгчүүл байна уу гэдэг шиг. Тийм хүн тэгээд манай хүн бол ерөнхий төрхөнд бол Людвиг ван Бетховны төрхтэй хүн. Өөрт нь Монголын Бетховн гэдэг. Тэгтээ зэрэг манай хүн бол дургүйцэтгэв. Энэ хэсэгч олон тав үгүй байхгүй. Тэгээ ганцхан гол нь
би багшаа гэж хүндэж явдаг. Яг хөө хизэнээс та тэр үед та хоёр үе байсан юм байна шүү дээ. Хизэнээс та багшаа гэдэг байсан. Анх уулзалт гэсэн үгүй юу? Тэр 69 оноос танилцаад тэр үедээ багш гэдэг байсан. 71 онд би энэ хүн бол агуу хүн байна. Өөрийнхөө удирдлагуудыг голдох хүн байсан шүү дээ. Тэр хоормайс тэр уран сайхан юудаа. Тэгэхээр л за энэ хүн бол агуу хүн байна. Энэ хүн бол нийгмийн шийдвэрлэлт төсөв хүн байна. Хинтээч ямар нэгэн хүнтэй хөгжмийн талаар ном хаялцах тийм хүн ховгор юм байна. Бас сарын үед ганцаардах тал байд юм байна. Сургуульд явахыг хүсдэг хүн байсан. Оросд явлаа шүү дээ. Оросд нөгөө Ленинградын концертоор Москвагийн Чайковскийн нэрмэт концерт. Тэнд явж чадахгүй та яг хөө манайх нөгөө тэр хүний ажлыг хийх хүн байхгүй болчихно. Тийм учраас арга сан хийгээд удирдлагууд нь байхгүй ажилдаа явсан. Өөрөө дургүй юм билээс гадаад сургууль гэсэн яга тэндээ жоохон дэмжихгүй байсан юм тий. Тэндээ дэмжиглж явсан жоохон алдаж явсан тал байдаг. Бид нөгөө хамт нэг айлыг хөгжсөн нэг тоогоо жаргаж ирсэн болохоор сайн нэг. Тэр үчиг энэ та хөгжмийн надад танилцуулаад өгөө. За энэ юу гэдэг юм бэ? Би тэрний ч мэдэхгүй. Yes. Okay. Энэ бүтээл бол 1986 онд Давгал өвсөн Хөдөлгөөний Баатар ардын өрсөлдөж хөл төрийн шагналтан тэр үед чинь ямар ч цол чимэггүй байх үедээ нэг өглөө хаврын нэг одоо өвдгөө та хөгжмийн мэдсэн юм шүү дээ. Савта юутай цааш орж явах үед нөгөө долгор ардын жүжигчдийн дуулдаг бодлын цагаан хоног дуугны сүлгээ зохиодог дэ хамглан яруу найгчтай орж ирээд энэ Тамсгийн Чингис Хазгаар гэдэг дуу над нэг сайн мундаг хөгжмийн зохиолт өгсөн бай. Тэр нь 4 жил ивэн олоогүй столдоо хийгээд том дарга хүн. Энер хэлэхгүй. Тэгээд мань хүн миний шүлэг аваад гэсэн. Нэг газар байгаа олдохгүй. Өөрөө нэг жид олоод гэсэн. Манай лав гүсэлсэн заримдаа бохин дахтараа их бас тийм зантай хүсэг. Тэгэхээр энэ шүлэг бол Тамсгийн Чингис Хазгаар гэдэг дуу шүлэг. Энэ Гарамгай Баатар Дандар болон түүний нөхдөд зориулсан дуу гэж хэлж өгч би энэ араад төвчүүлэх эрхийг олж ирсэн. Тэгэхгүй бол хаян хоорондоо болохгүй. Дандар Баатар зориулах гэж нэг хүнийг дахин шүтгэхгүй. Нөгөө Хрущевийн нөгөө Сталин дахин шүтгэхгүй гэдэг аргын орсон тий. Барилаар бидний бүтээлийг дэрлэгрүүлэхгүй гэж тэгэхээр Дандар болон түүний нөхдөд зориулах дашин багшд та энийг дуулаа. Тэгээд Дандар Баатар маань биеийн чил эрхч байна. Хоёулаа нэг очие гэж Давгал өгсөн Тэхлэн зэрэг очсон. Энэ 68 оны 11-с 12-ны үед ороо очсон. Баахан цагаан алдаад туусуудаараа зөксөж Дандар Баатар жижигхэ болцсон хүчин одоо юу яхтараа ороогаа сайлгуулахтаар тийм болтой байлаа шүү дээ. Тэгээд Дандар Баатар өөрийнхөө гарын үсгээр маш сайн дуу болсон байна. Баярлалаа. Бүгдээр Монгол орсон ил Дандар. Гарын үсэг нь яг өөрийнх нь гарын үсэг нь энэ байгаа. Ингээ хараад байгаа 11 сарын 12 тий. Тэгэхээр Дүүрийн театрт ажиллаж байсан. Дүүрийн театрт бол нөгөө Лодонгийн төдөө зохиолч Туурын зам юу лээ? Тий. Тэр бүтээлийг Дүүрийг багшийнхаа дотоо бичээд орхисон Дүүрийг гүйцэх гээд Дүүрийн театрт зорилго нь нэгдүгээр хоёрдугаар бол Дүүрийн хөгжмүүдийг зохиомж тэр одоо партитуруудыг судлах гэж Манайхад надад юм сурч мэдж өөрийгөө өөдөн татж явдаг юм байсан. Өөрөөсөө сурсан. Өөрийгөө хөгжүүлдэг. Боловсруулсан. Тэгээд тэр үчин дашны багш чинь нөгөө бидний чинь нөгөө мэрэгчлгүй, боловсруулгүй хойно урд сургууль яваад талаас хүчгүй
хүчгүй талаас нь бидний чинь хийс уран бүтээлийг хамаагүй зөвшөөрөхгүй тамгалахгүй дуулахад нэг л дуулуулсан тагшгааг зогсооч. Тэгэхээр зэрэг Дашны багш бол марксизм лениничийн орон их сургууль гэдэг сургуульд сураад. Өөрөө жатад тэр олон одоо сонгодог гэдгийг судлаа. Тэгж явах үед би энэ дуу завсаар нь өөрөөр дуулуулаад Авгил төгссөн Хөдөлгөөний тэгэхэд тэнд Монголын радиог одоо Монцоо гэж байсан шүү дээ. Тэр машинд суудаг. Тэрний утгачлалын ирдагс. Тэгээд өөрөөх нь шүлхий яасан. Дуулбал та яриад байгаа зүйлтэй. Тэгээд манай хүн энэ ч одоо хэн дуулах вэ? Та дуулах юм. Надаас өөр хүн дуулахгүй да.